Орхон баярын хувьд 2008 онд Төвшин баяр аврах Бээжингийн Олимпиад төрүүлж Монгол улс анх удаа Олимпийн аврахтаа болсон хүчээс эхлэн бүхий спортод дурлаж 2014 оноос хичээлсэн байна. Түүний хувьд 2015 оноос хойш улсын харцаг өсөх ирээдүгийн удирдлагаар бэлтгэл сургуультай заасан байна. Тэрээр сумын зан цолоо 2016 онд хүртэж үүний дараа 2018 онд аймгийн арслан цол хүртсэн. Тэрээр Сэлэнг аймгийн Баяр наадамд 2018 онд аймгийн харцаг инх жаргалаар 8 даван төрүүлсэн юм. Дараа жил нь буюу 2019 онд Сэлэнг аймгийн Баяр наадамд аймгийн арслан Баярбатараар 8 даван төрүүлж аймгийн арслан цолоо баталж байв. Харин 2019 онд төрийн наадамд анх удаа зодоглож 5 давж улсын начин цол хүртэж хамгийн залуудаа буюу 21 наснда улсын цол хүртсэн бөхөр шалгарч улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөгөөд олгодог даагны эзэн болсон. 2020 онд улсын наадамд барилдахдаа 6-гийн даваанд шинээр улсын харцаг болсон Бат оршиход өвдөг широтсон. Улмаар Бат оршихоос допинг илэрсэн тул түүнд улсын харцаг цол нөхөж олгосон. Түүний хэлэх дуртай үг хөдөлмөрсөн хүнд аз жаргал ирдэг. Тэрээр дэлхийгээр тойрон аялах улс орнуудын соёлтой танилцах мөрөөдөлтэй юм байна.